Орчин үеийн хүний амьдралын нөхцөл хэтэрхий төвөгтэй завгүй болсон. Үүнээс шалтгаалan хүн нам гүм, тайван сэтгэлээ хадгалж чадалгүй, байнгын түгшүүр, стресс дунд амьдарч улмаар сэтгцийн янз бүрийн доройтолд хүрдэг. Ингэснээр өөрийн хүсдэг эрх чөлөө, амар амгалан, аз жаргалтай амьдралыг бүрэн мэдэрч чаддаггүй. Харин зөрчил, үл нийцэл дунд шаналнтай амьдрах нь нэлбэг байдаг. Бид ямар нэг зүйлийг мэдрэхүйн эрхтнэрээ хүлээн авах тэр даруйд эго хэмээх хийсвэр бие ялхан дүгнэж эхэлдэг. Ингэхдээ бусадтай харьцуулж таалагдах ба таалагдахгүй, сайн ба муу гэх мэтээр шүүдэг. Ингэснээр бид бодлын хэлбэрт баригдаж, хоёрдмол хоосон дуул ертөнц болох төөрөгдлийн ертөнцөөсөө гарч чадалгүй үлддэг. Үүний улмаас сэтгэлийн амар амгалан, эрх чөлөөгүй зовлонт амьдрал үргэлжилсээр байдаг. Энэхүү ухамсаргүй албадмал ялхан дүгнэлтийг зогсоож чадахгүй түүнийгээ ажиглаж, ухамсарлаж сурахгүй бол бид сэрэх боломжгүй байдаг. Эгог ажиглаж чадахгүй байвал бидний ухамсар байнга ялхан дүгнэх байдалтай гатсан хэвээр өөрийгөө бодолтой хүлсэн хэвээр байдаг. Бясалгалаар дамжуулан эгогийн үндсэн чанар болох ялхан дүгнэхийг зогсох боломжтой. Бясалгал хийхэд ажиглалтын ухамсар хөгжиж, бидний дотоод орон зай нээгдэж тэлж байдаг. Ингэснээр бид эгод эзлэгдэхээ болдог. Хүн аливаа юмсыг харах, сонсох үед тэр дорн эго ажиллаж тухайн зүйлстэй нэр өгч ялхан дүгнэж эхэлдэг. Тэгвэл бясалгал хийж эхлэх үед хүний дотор эго ажиллахын өмнөх сэрүүн ухамсарын завсар бий болдог. Тэр завсраар бид дотоод орон зайтайгаа уулздаг. Энэ дотоод орон зай бол нам гүм байдал юм. Бясалгалаар дамжин амьдралдаа энэ нам гүмийг мэдэрч эхлэхэд бид хэлбэр дүрсгүй, цаг хугацаагүй бодлоос цааш орших төвшөнтэй холбогддог. Нам гүм бол бодлоос давсан учраас түүнийг бодлоор ойлгох боломжгүй. Нам гүмийг мэдрэх гэдэг нь бодлыг буюу ялхан дүгнэлтийг зогсоох явдал юм. Ингэж нам гүм тогтох үед бид эгогоос цааш орших нөхцөлд баригддаггүй, хэлбэргүй мөн чанар болох жинхэнэ сэтгэлийн оршихуйг мэдэрдэг. Энэ үед бид жинхэнэ эрх чөлөө, амар амгалан, аз жаргалыг мэдэрнэ. Гэвч бодлын төөрөгдөл орж ирэхэд нам гүм алдагдаж, аз жаргалч мөн арилна. Харин бясалгалыг өдөр тутмын дадал болгож чадвал нам гүмтэй уулзах давтамж ихсэж, үргэлжлэх хугацаа уртсаж, жинхэнэ аз жаргалыг мэдрэх чадвар нэмэгдэнэ. Бид өдөр тутмын амьдралдаа гомдол, айдас, түгшүүр, сэтгэл готрол зэрэг сөрөг төлөв давталгүй. Ганцаараа байхтаа ч ганцаардах хоосон мэдрэмжгүй байж чадвал, мөн хүн бүрийг чин сэтгэлээсээ хайрлаж чадвал тэр үед бидний дотор цэвэр, нээлттэй орон зай үүснэ. Энгийн зүйлсийн үн цэнийг ойлгож, энгийнээр амьдарч аз жаргалыг мэдэрч чадвал, бид дотоод орон зайгаа илүү тод мэдэрнэ. Энэ орон зай нь баян ядуу, залуу хөгшин, сайн муу гэх мэт ямар ч хоёрдмол чанарт баригддаггүй. Энэ бол үнэн чанар юм. Эндээс жинхэнэ аз жаргал, мэргэн ухаан, инрэл, бүтээлч хүч урган гардаг. Бясалгал тогтмолжих тусам бид бодлын саадгүйгээр юмсыг илүү тод, амьд мэдэрч, амьдрал илүү шинэлэг санагдана. Ингэснээр амьдралын энерги дэвчиж, эрүүл бие, мэргэн ухаантай, инрэнгүй сэтгэлтэй болж зохицолтой амьдрах боломж бүрдэнэ. Үнэн дээр бие гэдэг зүйл амьдралын жинхэнэ мөн чанараас тусдаа орших боломжгүй. Гэвч бид өөрсдийгөө тусдаа оршиж байна гэж эндүрдэг. Энэ төөрөгдлөөс эго үүсдэг. Бид өөрсдийн тухай сэтгэлдээ бүтээсэн ойлголт зүйд дотор хамт амьдарч түүнтэйгээ харилцдаг. Миний амьдрал гэж бодох тэр мөчид бид амьдралыг өөрөөсөө салгаж төөрөгдөлд ордог. Ингэснээр эго амьдралын эзэн мэд болж биднийг удирддаг. Эго хизээж ханаж чаддаггүй тул илүү ихийг хүссээр зовлонгийн мөчлөгийг үргэлжлүүлдэг. Харин бясалгалаар дамжуулан эгог ажиглаж, эцэст нь эго байхгүй, анханасаа би үгүй гэдгийг ухааруул энэ зовлонгийн мөчлөг тасарна. Ингэснээр бид одоо энд жинхэнэ аз жаргалыг мэдэрч амьдарч чадна. Эго бол зүгээр л бодол гэдгийг анзаарч эхлэх үед бид өөрсдийгөө бодол, мэдрэмж биш, харин тэднийг ажиглагч ухамсар гэдгийг ойлгоно. Үнэн дээр бидний жинхэнэ мөн чанар бол ухамсарлсан байдал юм. Суурьнд нь ухамсар, харин гадаргууд нь эгогийн үйл ажиллагаа оршдог. Эгогоос чөлөөлөгдөх цорын ганц арга бол түүнийг ажиглах явдал юм. Энэ ажиглалт нь одоо энд орших сэрүүн ухамсарын хүч юм. Эрх чөлөө бол ирээдүйн зорилго биш, яг энэ мөчид орших явдал юм. Эгог ажигласан тэр мөчид тэр нь үнэндээ эго байхаа болдог. Учир нь эго бол ухамсаргүй байдал, харин ажиглалт бол ухамсар юм. Энэ хоёр хамт орших боломжгүй, яг л гэрэл ба харанхуй шиг. Ийм байдлаар бид бясалгалаар дамжин бодол, мэдрэмж, туршлага нь бий биш гэдгийг ухаарч эгогоос аажмаар чөлөөлөгдөнө. Эцэст нь эго бол хийсвэр, анханасаа байхгүй гэдгийг ухаарч бүрэн эрх чөлөө, гэгэрэл, нирваны амьдралд хүрнэ.